Бурхандаа талархацгаая. Бурхны үгийн үйлчлэлтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Матай 16-гийн 21-с 28-д Есүс үхэл амьлалаанд зөгнөв гэсэн сэдвээр та бүхэнтэй хуваалцаж байна. Тэгэхээр энэ ишлэлд эзэн Есүсийн бидний төлөө хийсэн зүйл байгаа юм. Бичээсийн дагуу Христ бидний нүглийн төлөө өгсөн. Тиймээс оршуулгадаад 3 дахь өдрөө нь өглөөс дахин амьдсан. Тэгэхээр Есүс Христ хинбэ гэдгийг мэдэх ёстой. Дараа нь та бид бүгдээрээ бидний төлөө юу хийснийг нь бас мэдэх ёстой юм аа. Энэ бол сайн мэдээ юм. Тэгээд бид энэ хоёр зүйлийг мэдээд итгэлээрээ хүлээн авч аврагдах хэрэгтэй юм аа. 16-гийн 22-д Бурхныг таниагүй байх өмнөх амьдралдаа та бүхэн оюун санаандаа ярим муу бүхнийг үйлдэж, ярим муу бүхнийг сэдэж амьдарч явсан бол одоо Христийн дотор эрхэм агуу амьдралаар амьдрах энэ зөв эргэлтийг, зөв сонголтыг хийх ёстой юм аа. Арван 16-гийн 23-д үнэндээ биднийг аварч чадах цорын ганц зүйл бол Есүс Христ. Бидний эзэн Есүс Христ Петрт хандан миний араас зайл сатана гэж хэлсэн. Энэ үгийг хүн бүр бодох ёстой. Бурхны сүнсээр дамжуулан та бол амьд Бурхны хүү гэж хэлээд удаагүй байсан Петр хэдхэн хормын дараа сатанд мэхлэгддэг. 16-гийн 24-д энэ ишлэлийн хилээд байгаа хамгийн гол зүйл нь өөрийгөө үгүйс гэж хэлсэн. Энэ дэлхий дээр үгүйс гэхэд хамгийн хэцүү хүн бол би өөрөө юм аа. Би гэдэг төвийг хэлж байна таны. Хүн өөрийгөө ямарваа нэгэн зүйлээс татгалзуулна гэдэг амаргүй. Энэ хэцүү асуудал. Өөрийгөө үгүйсгэн гэдэг нь өөрийнхөө би гэдгийн оронд Христийг тавихыг хэлнэ. Тэгээд өөрийн байр суурийг дагалдан ирэх, зовлон үүрч дааж явах олон зүйлсүүд дараа нь гарч ирнэ гэсэн үг. Дараа нь загалмаагаа үүрч намайг даг гэж хэлсэн байна. Хүмүүс Христийн загалмайг үрдэггүй, өөрсдийнхээ загалмайг үрдэг. Үнэхээр бид Христийг дагахыг хүсдэг байх хэрэгтэй. Тэгэхээр Христ дотор бидний үүрэх ёстой загалмай гэж байгаа. Матай 16-гийн 25-аас 27-д Есүс Христийн дагалдагч болсноор ямар бэрхшээл хүлээж байгааг таамаглаагүй хүн эцэст нь өөрийнхөө амийг алдах болно гэж хэлж байна. Есүсийн нэрээр амен.